За бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулам харсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ болохоор 11 портал гэж яг байдаг уу? Энэ нь жинхэнэ зүйл юм уу? Үнэхээр тийм онцгой өдөр байж чаддсан уу гэдгийг тариах үзрөөсөө асуух ийм бичлэг хийж байна. Энэ болохоор зэрэг pick a card reading бол биш. Буюу нөгөө өөрөө группээ сонгодог төрлийн тийм видео бол биш шүү. Зүгээр collective reading байгаа гэсэн үг ээ. Collective уншлах тийм ээ. За хүмүүс гадуур айгүйх 11 портал гэж яриад байдаг те 1 сарын 11-нд бас энэ талаар ярьдаг 2 сарын 22-нд ярьдаг 8 сарын 8-ны өдөр гэл ингээл янз бүрээр яриад байдаг штэ тэгээд ийм давхцсан тоотой өдрүүд үнэхээр тийм онцгой өдрүүд байж чаддсан юм уу тэр тусмаа яг энэ 11 гэдэг өдөр маань яг онцгой өдөр байж чаддгүй гэдгийг асууцгаая. За тэгээд миний мэдхээр болохоор зэрэг нэгийн том болохоор зэрэг ерөнхийдөө шинэ эхлэлтэй потенциал зэргийг илэрхийлж байдаг байхгүй юу. Тэгээд тариах үзэр дээр бас нэгийн тоотой том хөзөр маань болохоор зэрэг элбэчин хөзөр байдаг. Элбэчин хөзөр маань манифестийн хөзөр байдаг. Тэгээд 11 гэдэг энэ тоог бол бас манифестийн тоо гэж хүмүүс айгүй их ярьдаг. За мөн дээрээс нь миний мэдхээр 11 гэдэг энэ тоогоо ингээ харах юм бол ийм хоёр тоо яг ингээд одоо нэг лүгөө харж байгаа юм шиг гэх юм уу те. Тийм байдаг болохоор зэрэг бас ихэр төлөвийн тоо гэж бас яриад байдаг байхгүй. За тэгэхээр сахиусуудаасаа эхлээд асууя. За үнэхээр энэ 11 сарын 11 нь онцгой өдөр те яг энэ тооныхоо бэлэгдлээс болоод онцгой өдөр байж чаддаг уу? За star хөзөр гарч ирлээ. Star хөзөр маань болохоор зэрэг од гэдэг хөзөр байгаа. Яалтчгүй team гэсэн хөзөр гарч ирж байна. Тэгээ мөн дээрээс нь бас яг дээшээ хараад гарч ирсэн. Тэгээд тэр ялангуяа ингээд те тэр тусмаа star хөзөр гарч ирж байна гэдэг маань болохоор зэрэг энэ нь ингээд сансрын огтрогоогоос гэх юм уу те тэр талаасаа астрологи талаасаа бас айгүй онцгой өдөр тохиож байгаа гэж харагдаж байна. Астрологи талаасаа гэх юм бол яг одоогор бол хилэнцэн үйлрэл явж байгаа. Хилэнц маань болохоор зэрэг трансформац хувьсэл өхөл дахин төрөлттэй нууцлаг бүхнийг илэрхийлдэг орд байдаг. Ямар ч байсан онцгой өдөр нь онцгой өдөр юм байна. За тэгвэл юугаараа тийм онцгой өдөр юм болоо? За Page of Pentacles гарч ирсэн байна. Юугаараа тийм онцгой юм болоо гэж хэлээ Page of Pentacles гарч ирсэн. За дахиад зурж татъя. За 10 саваа гарч ирлээ. 10 саваа болон Page of Pentacles гарч ирсэн гэхлээр надад яг ямар хуу мэдрэмж төрж байна вэ гэхлээр за 10 саваа маань болохоор зэрэг ерөнхийдөө хүмүүс ингээд айгүй тийм завгүй ямар нэг зүйлийн төлөө маш их зүтгэж байгаа зүйлийг хэлдэг. Одоо энэ хөзөр дээрээс зурган дээрээс нь харах юм бол ингээд шоргоолц ийм жижигхэн бүр өөрөөсөө том юм ингээд зөөцөн явж байгаа тийм. Тэгээ шоргоолцыг өөрөөсөө бинээсээ 3 дахин том зүйлийг ч гэсэндээ зөөгөөд явж чаддаг гэж ярьдаг. Тэгээ энэ нь болохоор зэрэг миний харж байгаагаар яг хамтын хүчээр ямар нэгэн зүйлийг бодит болгоход одоо туслах ийм юу болж байгаа гэж юм л та. Өдөр болж байгаа гэж юм л та. За портал гэж яриад байдаг. Тэр портал гэдэг нь үнэн юм уу? Портал гэвэл бас яг портал бол биш гэж гарч ирж байна. Портал гэж хэлэхэд бол оновчтой биш ээ. За яагаад портал гэж хэлэхэд оновчтой биш гэж хэлж байгаа вэ гэхэлэр зэрэг тэгээд хэлчихээр зэрэг хүмүүсийг жоохон төөрөгдөлд оруулаад байдаг гэж юм л да. Төөрөгдөлд оруулаад тэгээд бас нэг юм жоохон gatekeeping үүсгэх гэдэг гэж ингээд одоо хүмүүс ингээд порталгээ хэлчихээр зэрэг тэр порталаар нь ингээд те энэ порталын талаар мэддэг ч юм уу тийм хүмүүс л орно гэд бодцдог. Гэтэл яг үнэндээ бас яг портал гэж хэлэхэд бол айгүй хэцүү гэж байгаа байхгүй. За тэгвэл 11 сарын 11-ний энэ онцгой өдөр нь яг одоо ямар бэлэгдэлтэй вэ тэрийг нь хэлж өгнө үү. За дахиад star хөзөр гарч ирж байна. Тэгэхээр айгүй тийм хол байгаа зүйлд ингэж хүрэхэд айгүй тусалж өгдөг. Тэр тусмаа биш үү те. За энэ star руу хүрэх юм байна. За наан нь болохоор зэрэг юу вэ? Наатлынх нь юу вэ? Хаанаас хаашаа хүрэх гээд аавэ гэдгийг хэлж өгнө үү. High Priestess буюу зүүн совин. Тэгэхээр яг энэ үеэр өштэй 11 сарын 11-нд хүмүүсийн зүүн совин цаанаасаа айгүй тийм өндөр болдог үе гэж сахиусыг хэлж гин л та. Айгүй өндөр болдог үе. Тэгээд энэ үеэр бол хүмүүс маш хол хүрч чаддаг гэж байна. Жирийн үеэсээ илүү том зургаар юмсыг хардаг. Одоо ингээд сансар дээрээс дэлхийг эргэж харж байгаа юм шиг ингээд
толдож чаддаг гэж байгаа байхгүй. Энэ үеэр юмс айгүй тодорхой болж эхэлдэг гэж байна. Юмс айгүй тодорхой болдог. Яг 11 сарын 11-ний энэ үеэр юмс маш тодорхой болж альваг ингээд байгаагаар нь харахад айгүй амар болдог. За мөн дээрээс нь зүүн савингаараа дамжуулаад маш холын зүйлсэд бас хүрэх боломжтой байдгаа гэж гаргаж ирж байна. За тэгвэл 11 сарын 11-нд одоо энергийн давтамжийн хувьд яг ямар хөө энергийн давтамжтай бэ? Тэрийг хэлж өгнө. Энергийн давтамжийн хувьд болохоор зэрэг маш юм нар төвтэй байдаг гэж нар буюу одоо гал эрчим айгүй өндөртэй болдог. Хүмүүс маш олон зүйл хийх хүсэл бас айгүй төрдөг гэж байгаа байхгүй. За тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг хүмүүс сонголт хийх үе ирдэг гэж байна. 11 сарын 11-ний үеэр яагаад ч юм бэ хүмүүс ямар нэгэн сонголт шийдвэрийг маш их гаргадаг гэж байгаа байхгүй. Цаанаасаа ингээд за би ийм замдлаар явах хэрэгтэй юм байна. Тэ би ингэх хэрэгтэй юм байна. Эсвэл энэ хүн миний амьдралд үлдээд энэ хүн нь миний амьдралаас гарах хэрэгтэй юм байна гэдэг тийм шийдвэрүүдийг маш одоо идэвхтэйгээр гаргаж чаддаг гэж байна. За энэ ч нэг хүзэр бас дээшээ хараад гараад ирчихсэн байгаа харагдаж байна. За тэгвэл 11 сарын 11-ний өдөр ямархуу үйлүүдийг хийхэд тохиромжтой вэ зохиосуудаа хэлж өгнө. 5-ын зоос буруу харж гарч ирсэн байна. Энэ үеэр ямар нэгэн байдлаар та өөрийгөө дутуу гэж мэдэрдэг, ийм жоохон шарахтай байгаа өвдөлттэй хэсгүүдээ анзаарч харж тэрэн дээрээ ийм илүү толцсон гэх юм уу илүү нээлттэй сэтгэлгээг илүү нээлттэй тунгалаг харцаар харах боломж яг энэ үеэр маш их олддог гэж байгаа байхгүй. Тэгээд надад ингэж харагдаж байна л да. Ямар дүр зураг орж ирээд байгаа вэ гэхээр зэрэг одоо портал гэхээр зэрэгтэй ингээд яг портал цаа. Гэхдээ ингээд портал гэхээр зэрэг ингээд портал гэдэг зүйлээр чинь бид нэр ингээд гараад явдаг байхгүй. Тэгэх гэхээсээ илүү нэг юм үүлэн чөлөө нүдэнд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг 11 сарын 11-ний энэ одоо ертөнцийн энерги бүх юмнууд нь ингээд давхцаад ямар үеийг бид нэр тавчиж өгдөг вэ гэхээр одоо яг надад бүр амар тодорхой болж байна. Ингээ амар хэм бүрхэг үйлтэй байж байгаад яг ингээд нэг юм үүлэн цоорхоо гарч ирээд тэгээ тэрүүгээр нь яг ингээд ийм амар юм тод юм нарны туяа ингээд бууж ирж байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг энэ нарны туяа бууж ирснээр ингээ хүмүүсийн айгүй их төөрөлдсөн байсан, эргэлтсэн байсан тэр ингээд юмнууд айгүй гоё тодорхой болж өгдөг. Тэгээ энэ үеэр хүмүүс илүү яагаад ч юм бэ цаанаасаа ийм итгэл найдварын оч зүрхэнд нь ингээд цацардаг гэх юм уу да. Тэгээд тийм болохоор зэрэг манифест хийхэд илүү гоё. Яа тэгвэл ялангуяа 11 сар маань ер нь бол нэг юм нөгөө хилэнцгийн ордны улирлыг чилхүү хүмүүс жоохон нэг тийм дарамттай мэдрэмж авдаг заяа шуудхан хэлэхэд. Яагаад вэ гэхээр 11 сар ерөнхийдөө бол энэ 11 сар энэ юуны улирал болохоор хумх гэнэ хилэнцгийн улирал болохоор угаасаа жоохон хүнд энергитэй байдаг байхгүй юу? Тэр тусмаа ийм агаар элементийн ордтой хүмүүст те за тэгээд бас дээрэс нь газрын ордны элементтэй хүмүүсийн хувьд ингээд яг өөрийнхөө дотоод сэтгэлтэй, дотоод мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах шаардлага гардаг учраас айгүй тийм эмзэг үе болдог. Тийм миний яг хайгаад байсан үг ороод ирлээ. Эмзэг үе болдог. За эмзэг үе болдог. Тэгэнгუთ яг тэр нэг юм эмзэг үеэр яг 11 сарын 11-ний энэ орчим заяаг заавал тэр өдрөөч биш ерөнхийдөө 11 сарын 10-наас ахуулаад нэг 11 сарын 15 хүртэл ч юм уу те хэд хоногийн хугацаанд ингээ хүмүүсийн сэтгэлд нэг юм айгүй гоё үүлэн чөлөөний нар шиг ийм гэрэл гийдэг гэж байгаа байхгүй. Тэгэд яг энэ цаг үеийг ашиглаад тэгээд угаасаа хүмүүсийн зүүн савин энэ төр айгүй өндөр болчихсон байдаг учраас жирийн үеэсээ бүр илүү хол давж харж чаддаг гэж байгаа байхгүй. Тэр үүлэн чөлөөний тэр онгорхойг ашиглаад хүмүүс бүр ингээд ертөнцийн өмнө нь ингээ хараад идэг байснаасаа илүү гүнзгий илүү хол харж чаддаг гэж байгаа. Тэгээд тийм зүйлсийг хүн мэдэрдэг, зөнгөөрөө мэдэрдэг учраас энэ үеэр манифест хийхэд тохиромжтой байж болох юмаа гэсэн мессеж бол орж ирж байна. За, одоо яг гой тодорхой болж эхэлж байна. Окей. За, тэгвэл ямар одоо үйлдэл хийхэд тохиромжтой бэ? За, 2-ын зоос. За, тэр шийдвэр гаргахад маш тохиромжтой байдаг гэж байгаа байхгүй. Ингээд шийдвэр гаргахтаа ямар нэгэн хоёр зүйлийн алийг нь сонгох вэ гэдэг тэр сонголтоо гаргахад маш гоё байдаг гэж байна. За дахиад
За 900-аас гарч ирж байна. Эд баялаг маялаг те үзэсгэлэнтэй байдал, бие даасан байдал зэргийг хүсэж мөрөөдөх тиймэрхүү юмнууд дээр шийдвэр гаргахад маш гоё байдаг. За дахиад сонголт гарч ирж байна. Lovers буюу дурлалт асуудал үзэр гарч ирсэн. Дурлалт асуудал үзэр маань болохоор зэрэг ерөөсөө эцсийн шийдвэр гаргах ямар нэгэн зүйлийг бүр яг барьж авахыг хэлдэг байхгүй юу тий. Одоо жишээлх юм бол за ямар сонголт, ямар одоо мэрэгчлэр явах уу гэж бодож жагаад за окей би угаасаа л ингээд амтны юмч болох хэрэгтэй юм биш үү гэдэг юм уу тий. Энэ маань ингээд айгүй тодорхой болчлоо. Өмнөх хэдэн саруудад яг аль нь лөө ингээд явахаа мэдэхгүй тий. Хүний их юмч болох уу, амтны юмч болох уу, алингээр нь явах уу, эсвэл бүр шал өөр юм хиймээрч юм шиг те эдийн засгаар сурмаарч юм шиг ингээд бодцсон явж байгаад яг энэ 11 сарын 11-ний үеэр ер нь бол хүмүүст яг нэг юм зүрх цэлмэх үе ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээд яг цаанаасаа ингээд коллинг те ингээд дуудлагаа сонсоход айгу тодорхой болж өгдөг гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс болдгоо гэж зохиосууд нь хэлж байна л та. Гайхалтай. За тэгээд 10 аяг гарч ирсэн маш гайхалтай үзэр гарч ирж байна. 10 аяг болохоор зэрэг аз жаргал гэр бүлийн аз жаргалыг илэрхийлдэг. Тэгэхээр яг юу намайг илүү аз жаргалтай болгох юм бэ те тиймэрхүү юмнуудаа бас айгүй тийм тодорхойгоор харж чадна гэж байгаа байхгүй те. Үнэхээр надад яг те амжилт хэрэгтэй юм уу? Аль эсвэл яг надад хосоо олох нь илүү чухал байгаа юм уу? Аль нь яг миний одоо хийх ёстой зүйл мөн бэ? Аль нь дээр нь би фокуслох ёстой вэ? Тэр бүх зүйл ингээ айгүй тодорхой болж ирдэг. Тэгээд ер нь бол 11 сарын 11-ний үеэр хүмүүс одоо дараа жилээ угаасаа ингээд нөгөө нэг жилийн сүүлээр эн чинь болж байгаа шүү дээ 11 сарын 11 гэхэр чинь дараагийнхаа жилд би юу хийх вэ? Ямар зорилтууд тавих вэ гэдэг дээр айгүй тийм юмс тодорхой болж эхэлдэг гэж аахгүй. Ялангуяа яг юм энергит мэдрэг хүмүүсийн хувьд те энергит мэдрэг зүүн совноо нэлээд ажилдаг хүмүүс бол энийг зөнгөөрөө мэдэрсэн байх учиртай. Тэгэхээр ер нь жил болгоны 11 сарын үеэр юу бодож явсан байна, яасан байна, ийсэн байна гэдгээ эргэж хараарай. Ямар стори хийж исэн байна гэдгээ бас эргэж хараарай гэж би зөвлөх юм байна. За өөр сахиусууд нь юу гэж хэлж байна? За тэгвэл энэ үеэр ер нь юу хийх тохиромжгүй байдаг вэ? Тохиромжгүй зайлсхийх зүйлс юу вэ? Knight of Wands. Хитрхи амар яарахт бол жоохон тохиромжгүй гэж байгаа байхгүй. Ингээ бүр дэндүү ингээ амар яараад өөрийгөө хит их хүчлэх бол димий гэж байна. Ялангуяа ингээл хүмүүстэй за ингээл окей бүх зүйл тодорхой болчлоо. Би ингэх ёстой байна, ийм хийх ёстой байна гэж бодлоо гэж бодоход гинт ингээд амар огцом те шууд онгоцны билет худалдаж авах ч юм уу аль эсвэл ингээ өөрийгөө амар ядраах те за би ерөөсө бие дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй маань гингуудаа бүр ингээд хэдэн сар юм хийгээгүй байж байгаа гинэт жимэнд явснаа бүр ингээ 3 4 цаг хамаг хүчээр шавхаа дотроо мохоо орогдол одоо тасгал хийдэг ч юм уу те тэгж хэтрүүлж туйлширж ерөөсө болохгүй гэж байна. Яг энэ нэг юм одоо итгэлийн оч ингэж үүсэж байгаа тэр очийг одоо авалцуулаад бүр ингээ амар дэврэгсэн гал болгоод шатаагаа дуусчих болохгүй те тэр дүлийг яаж удаан хугацаанд ингээ бамбар барьсан юм шиг удаан явах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь маш зүг гэж байна. За дараагийнх нь болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг манипуляц хийх болон ямар нэгэн зүйлд манипуляцлагдахаасаа болгоомжлох хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлэх юм бол ингээд хин нэг одоо ялангуяа манифест хийхэд тохиромжтой гэж аамжингийн гутаа одоо хин нэг надад дурлаасаа гэд те ингээд дурлалын ч юм уу те хайрын дом энэ төр хийх ч юм уу аль эсвэл ингээд зүгээр үгээрээ үйлдэлээрээ бусдыг захирж тэгэх гэж юусаа оролдож болохгүй. Яагаад гэвэл энэ үеэр хүн болгон ер нь бол өөрөө өөртөөгөө илүү ажиллах үе. Тийм учраас бусдад ингээд чи ингэдэг гэж зааж ч юм уу те тэгэж юусаа хэрэггүй. А мөн дээрээс нь өөртөө ч гэсэндээ ялгаа байхгүй. Бусдад хитрхи амар тэгэж чихээ мэдүүлж болохгүй. Энэ үеэр илүү дотогшоогоо өнгөж би яг юу хүсээд байна те миний дотор хүн надад юу хэлээд байна, миний зүүн савь надад юу хэлээд байна гэдэг дээрээ анхаарлаа хандуулж чадах юм бол энэ үеийг хамгийн одоо өндөр потенциалтайгаар те өнгөрүүлж чаднаа гэж байгаа байхгүй. За бас нэг юм нь болохоор зэрэг энэ үеэр хитрхи олон юм толгоогоороо бодох хэрэггүй аль болох зүүн савингоо зөнгөө даах хэрэгтэй гэсэн үг. Таны гэдэс танд юу хэлээд байна, цаанаасаа юу хийвэл гоё юм шиг санагдаад байна. Тэрэндээ хөтлөгдөх нь чухал гэж байна. А тэрнээс биш за тэгчүүл ингэчүүл яана гэ өөрийгөө бүр ингээд ялангуяа яг агаар орцтой хүмүүс энэ сонсож байгаа бол хумх ихээр болон жинлөөрөө ордныхаа яана тэгчүүл яхаа ингэчүүл яхаа за тэгээд яг яшиг гэд ингэж өөрийгөө ерөөсөө айлгаж төөрөгдүүлж болохгүй гэж байна. За 11 сарын 11-ний
энэ өдрийг ашиглаад те яг барьцтайгаар юу хийвэл тэгэхээр илүү гоё тохиромжтой байж болох вэ гэхлээр зэрэг үнэхээр сэтгэл дотор чинь ямар нэгэн юмны ингээд те өрн ингээд соёолоод гарч ирсэн бол тэрийгэ даах нь маш зүг байх нь байна заяа. За хоёрдугаар талаар бусдыг ерөөсөө хитрхийн амар сонсож те бусдын үгэнд автах хэрэггүй өөрийнхөө зүрхийг даах нь маш чухал ах болно. Тэгээд манифест хийж болно. Яг тэрэн дээрээ суйрлуулад манифест хийж болно. За тэг хүмүүс одоо ингээд будын буцалт болцсон байхад манифест хийж болох юм уу гэдэг. Манифест хийхэд буд гараг нээх амар хамаарлахгүй. Буд гараг бол бидний өдөр тутмын ажил амьдралтэй тиймэрхүү юмнуудыг илүү дааж явдаг тийм гараг учраас том одоо ялангуяа те том удаан хугацааны ийм хүсэл шивнэхэд ч юм уу те манифестийн аргуудыг хэрэглэхэд бол ерөөсөө буруутгах зүйл байхгүй. Тэгээ энэ үе бол үнэхээр яг хүмүүсийн бодоод идэг шиг портал гэхэр зэрэг нэг юм те одоо ямар нэгэн зүйлийг хийх ёстой ч юм уу те нэг тэгж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл тэрнээс илүүтэйгээр 11 сарын 11-ний энэ үеэдүүд бол ихэвчлэн ямар энерги тохиодог вэ? Эсвэл яг энэ жилийн 11 сарын 11-нд ямар энерги илүүтэйгээр тохиож байгаа гэхэлэр зэрэг яг нэг юм үүлэн чөлөөний наран те тэр үеэр яг хүнд ийм маш их хэмжээний ийм inspiration буюу урам зориг орж ирэх магадлалтай шин дуудлагыг хүлээж авах магадлалтай байгаа юм байна. Тэгээ тэрийг ингээд яг зөнгөөрөө даах нь айгүй чухал байгаа л гэж хамгийн гол мессеж нь ерөөсөө тим юм гарч ирж байна манайхан. Тэгэхээр энэ бичлэг таадад маань бас тодорхой хэмжээнд сонирхолтой байж чадсан байх гэж найдаж байна. Маргааш манай 11 сарын 11-ний хөндшгүй сентийн манифестийн bootcamp сургалт эхлэх гэж байгаа. Тэгээ түрүү жил би бас яг энэ цаг хугацаанд манифестийнхаа сургалтыг нээж исэн байлаа амир нэттэй. Би энэ сургалтыг жилдээ ганцхан удаа явуулдаг. Тэгээд явуулах болгондоо тодорхой хэмжээнд ингээд өмнө жилээс ахицтай байгаад байгаа. Тэгээд түрүү жил би яг 11 сарын 11-нд эхэлж исэн байлээ. Энэ жил би бол 7 сард эхэлнэ гэж бодож байгаад чадахгүй явсаар агаад өдийг хүргэсэн байхгүй. Тэгээд за 11 сард хийх нь бол тодорхой болчлоо гэд бодоодсэн чинь 11 сарын 11-ийн ялцчгүй гоё өдөр санагдаад тэгээд хийсэн чи яг өмнөх жилтэйгээ яг адилхан өдөр эхэлж байгаа юм байлээ. Би өөрөө ч тэрийг таг мартцсан явж исэн. Хэрвээ өмнө нь хөндшүү сентийн сургалтыг авч ирсэн хүмүүс байгаа бол дахиж авах шаардлага ерөөсөө байхгүй. Та хөндшүү сентийн Facebook групп дотор хаалцтай групп дотор байгаа юм чинь шууд тэнцэнээсээ Zoom руугаа эсвэл Google Meet руугаа линкээрээ ороод ингээд дахиад үзэх боломжтой. Энэ сургалтыг бол дахиж авдаг сургалт биш. Нэг авсан бол үргэлж таних холоод дуустдаг юм сургалт байгаа. За тэгээд хэрвээ энэ сургалтанд бүртгүүлэх хүсэж байгаа бол shulamArts.com вебсайтаар ороод сургалтууд гэсэн зэснээс хөндшгүй сентиг гэсэн бүтээгдэхүүнийг ороод бүх одоо юмтай танилцаарай. Тэтгэлгийн сурагчид маань бол шалгарчихсан байгаа. 5 тэтгэлгийн суралцагчид бол шалгарсан. Тэд нартай группийнхээ линкийг бас явуулсан байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаа бол нэг хүн групптэй ороогүй байлаа. Тэр хүн маань групптэй орж ирээрээ имэйлээ шалгаарай. За ингээд нэг иймэрхүү бас нэг хөөрхөн жижигхэн видео хийхэд сонирхолтой байх юм болоо гэж бодлоо. Би бас тий 11 сарын 11 ингээл янз бүрийн портал мартал хүмүүс янз бүрээр яриалаадаг үн чим худлаа ч юм уу гэж жоохон боддог байсан чинь мэдээж хэрэг үнэн байж. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа PK card reading-ээр олцгаа бүгдээрээ баяр таа.